За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. 2025 он гараад дэлхийн уул уурхайн салбарт бол нэлээд томоохон үйл явдлууд, томоохон компаниудын нэгдэл гэрээ хэлэлцээр худалдан авалтууд бол олноор явагдчихэ. За эдгээрээс тоомлоод хүргэхэд бол Канадад бол 2025 оны 1 сарын 21-ээс 25-ны хооронд Roundup одоо хайгуулцтын чуулга уулзалт бол боллоо. Энд бол ирээдүгөө бид нэр хэрхэн баталгаатай болгох вэ гэдэг өрөөндөө 5 сэдвийг бол ярилцаж хөндөж ярилцлаа. Эдгээрийн дотор бол хамгийн одоо анхаарал татж байгаа зүйл бол техник технологийн дэвшил, инновацийг бид нэр хэрхэн яаж ин уул уурхайн салбартаа шилжилт хийх вэ гэдэг энэ сэдв байна. Ажиллах хүчний одоо асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Ажиллах хүчин маань хомсдол ороод байгаа тухай яригдсан байна. За мөн хууль эрх зүйн орчны шинжилэл одоо уул уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбоотой энэ чөлөө одоо зөвшөөрлүүд орон нутгийн иргэдийн энэ харилцааны тухай бол анхаарал татсан байна. За дашрамд хэлэхэд бол энэ Roundup-ыг Монгол улсад 2008 оноос яг энэ Канадын Ванкуверын Roundup-ыг одоо жишээлээд 2008 оноос бол Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо зохион байгуулж ирсэн байгаа. Энэ жилийн Roundup одоо Канадын Roundup-д манай үйлдвэрлэлийн геологчдын холбооны ерөнхийлөгч цолмон бос оролцоод ингээд Канадын ашигт малтмлын хайгуулын холбоотой бас хамтран ажиллах Монголын Roundup-ыг Канадын Roundup-тай хэрхэн яаж мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар бол ярилцаад явж байгаа нь бол бас нэг талын биднэрт бол бас их сайхан мэдээ гэж үзэж байгаа. Эдгээр сэдвүүдийн ард нь бол бас энэ шинээр сонгогдсон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тавьж байгаа Канада улсын энэ уул уурхайн бүтээгдэхүүнд одоо тавих 25% татварын тухай бол бас нэлээд онцгойлон юм анхаарал татсан сэдв байна гэж үзэж байна. За энэ ямар учиртай юм бэ? Ер нь Дональд Трамп яагаад энэ 25% татвар тавих болчихвоо? Эннээс одоо хэрхэн яаж энэ Канада улс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх үү? Яаж энэ бодлогын эсрэг юу хийх гэж байна вэ гэдэг нэг ийм асуудлуудыг бол нэлээд тойрч ярилцгаасан байна. Ер нь одоо Канада улсад энэ зохион байгуулагдж байгаа Roundup бол маш өргөн хүрээтэй болдог. Одоо энэ жилийнхэд бол жишээлбэл 34 орны 6600 гаруй төлөөлөгч оролцсон байна. За үүгээр бол маш олон том гэрээ хэлцээрүүд бол яригдахаар эхэлсэн байна. За зарим нь бол одоо гар үсэг зурсан ийм гэрээ хэлцээрүүд ч байгаа юм байна. За зарим нэгэн тоод урдахад бол Канада улсын өнгөрсөн 2023 оны уул уурхайн үйлдвэрлэл бол 16.5 тэрбум долларт хүрсэн байна. 2023 оны хайгуулын ажлын зардал бол нийт зарцуулсан хэмжээ бол 552 тэрбум Канада доллар буюу 380 орчим сая долларыг бол одоо зөвхөн хайгуулын ажил зарцуулсан байна. За энэ хэдийгээр одоо сүүлийн өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа боловч 380 тэрбум доллар гэдэг бол асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм байна. За Монголтойгоо харьцуулахад бол Монгол улс одоо хамгийн өндөр үедээ буюу 2012 онд бол 300 гаруй тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгэжсэн байдаг. За бүр хамгийн багадаа бол 2017 онд 5.5 тэрбум билүү дээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийдэгтэй харьцуулахад бол асар том яригдж байна. Дараагийн мэдээ нь бол энэ Дональд Трамп гарч ирээд Мексикийн буланг бол одоо Америкийн буланг гэж зарланаа. Гренландыг бол бид нар эзэмшнэ. Канада гэдэг одоо Канада руу бол нэлээд дайралт хийсэн. Энэ болгон бол Америкийн шин засгийн газар бол ерөөсөө энэ уламжлалт, ашигт малтмал, байгалийн хий, нүүрс газрын тосыг бол ашиглана гэдгээ бол зарлчихсан. Мексикийн буланд бол одоо далайн гүнээс бол нефт олборлтыг эрчимжүүлнэ л гэсэн үг. Тэрнээс биш одоо Америкийн
тэр Мексикийн буланг бол булан эзлэх тухай бол яриа биш ээ гэж. За ийм үйл явдлууд бол болжээ. Дээрэс нь энэ хэдийгээр яг өмнөх 7 хоногт болоогүй ч гэсэн Сауди Араб бол бас ашигт малтмлын салбарт бол нэлээд томоохон тоглогч болохоор бол 2 жилийн өмнөөс бол зарлж эхэлсэн. Энэ жил бол ирээдүйн ашигт малтмал нэртэй маш том хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. За энд бол 14,000 гаруй оролцогч 178 орноос бол цугларсан байна. Одоо G20 гэдэг энэ том 20 улсаас бол 16 улс бол оролцсон. За 87 засгийн газрын төлөөлөгч. Одоо 87 улсаас засгийн газрын төлөөлөгч нар оролцсон. Ийм үйл явдал болжээ. За тэр форумын явцад бол 28.5 тэрбум $, үнэтэй 126 гэрээ хилцэл санамж өчгүүд бол байгуулагдсан байна. Тэгээд одоо Сауди Арабын засгийн газраас бол ашигт малтмлын салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх юм бол эхний 5 жилдээ амнаатаас чөлөөлнө гэдэг асар том хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэхээр амлалцсан юм байна. За Америкийн нэгдсэн улсын засгийн газраас өнгөрсөн 7 хоногт бас нэг мэдээлэл гаргасан нь бол литиумын салбарт литийн төслүүдэд бол санхүүжилт хөнгөлөлтөнд тэтгэлгийг олгохоор ингээд эрчим хүчний яамнаас нь мэдээлэл гаргасан ийм үйл явдлууд дэлхийн хэмжээнд болжээ. За мөн манайтай холбоотой нэг мэдээлэл байгаа нь бол Францын Рона групп Монголын засгийн газартаа бол 1.6 тэрбум $, хөрөнгө оруулалтаа ураны төслийг бол хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа гэдэг ийм мэдээг бол тавигдсан байна. За энэ бол одоо Монгол улсын хэмжээнд бол одоо зис алтан нүүрс гэдгээс гадна дахин одоо экспортын шинэ бүтээгдэхүүн гарч ирэх юм дэвшилттэй үйл явдал боллоо. За Rio Tinto Glencore-ын нэгдлийн тухай бол одоо яригдж байна. Хэрвээ энэ хэрэг хэлцэл амжилттай болох юм бол хамгийн том уул уурхайн компани болно гэдэг ийм төсөөлөлтэй байгаа. За дээрх үйл явдлуудаас гадна дэлхийн хэмжээнд бол бас энэ уул уурхайн компаниудын нэгдэх одоо бие төслүүдийг худалдан авах үйл ажиллагаанууд бол явагдаж байгаа. Эдгээрээс бол Rio Tinto компани бол литийн төслүүдийнхээ тоог нэмэгдүүлээ 6.5 тэрбум $-оор Arcadium Lithium гэдэг компаниг бол худалдаж авлаа. За мөн Peabody Energy компани нүүрсний салбарт бол дэлхийн томоохон тоглогчийн нэг Англи-Американ компани Австрали дахь нүүрсний төслийг бол 3.8 тэрбум $-оор худалдаж авахар болсон байна. За дээрээс нь Anglo Gold Ashanti гэдэг энэ компани бол Египтэд байдаг сукарын алтны уурхайг эзэмшиж байгаа компаниг бол 1.9 тэрбум еврогоор худалдаж авах юм гэрээ хэлцлүүдийг хийгдээд ингээд явж байна. Ерөнхийдөө 2025 он бол энэ дүгнэлт хэлэх юм бол энэ уул уурхайн компаниудын одоо энэ нэгдэл хөрөнгө оруулалтын хэмжээ бол нэлээдгүй хэмжээгээр нэмэгдэх ийм хандлагатай жил болох нэ гэж харагдаж байна. За ер нь бас нэг онцлогчтой арга хэмжээнүүд нь бол энэ дэлхийн хөгжимгүй улсууд бол ашигт малтмлын салбартаа баримталж байгаа бодлогуудыг бол өөрчлөх юм шинжлэх үйл явдлууд бол нэлээд өргөн хийгдэж байна. Жишээлбэл одоо Канадын хувьд өнгөрсөн хугацаанд бол ашигт малтмлынхаа хуулийг шинжилнэ. Ашигт малтмлын салбарт, уул уурхайн салбарт олгогдож байгаа энэ зөвшөөрөл болон одоо энэ орон нутгтай холбоотой энэ бичиг баримт бүрдүүлэх асуудлыг бол нэлээд хөнгөвчлөнө гэсэн ийм амлалтуудыг авж байна лээ. За тухайлбал ашигт малтмлын Канадын ашигт малтмлын салбарт олгогддог чөлөө зөвшөөрлийг ингээд нийтдээ бол 166 хоног зарцуулдаг байснаас 140 хоног болтол бууруулсан гэдэг ийм мэдээллүүдийг өгөөд энийг улам одоо сайжруулна гэсэн амлалтыг бас авч байна лээ. За эдгээрээс гадна Герман улс маань бол бас энэ байгаль орчны хуулийнхаа шинжилгээг хийх гээд явж байна. Өмнөд Африк, Бразилууд бол бас
энэ талаар ажиллаж байна. За Норвег, Швед бол уул уурхайн салбарт шинэ сан байгуулахаар ингээд бодлогын төвшөнд бол яригдж байгаа юм байна. Тэгэхээр энэ маань бол юу ярьж байгаа вэ гэхээр сүүлийн одоо ашигт малтмлын салбарт ялангуяа critical mineral гэж чухал ашигт малтмлын салбарт бол нэлээд энэ бодлогын шинжилэлүүд хийх гээд ингээд явж байгаа юм байна гэдэг дүгнэлтийг хийж болохоор байна. За ингээд өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдлуудын тоймыг хүргэлээ. Та бүхэнд баярлалаа.